Шинэ танилцууд, туршлага солилцоо, төслүүдийн танилцуулга, хамгийн гол нь олон тэрбум өрөвлийн хамтын ажиллагааны хэлэлцээрүүд. Оролцогчдын хэлж байгаагаар форум тэдний хүлээлтийг бүрэн зөвтгөжээ. Маш баялаг ажил хэрэгч хөтөлбөртэй форум боллоо. Боловсролын хэсэг нь маш сонирхолтой байсан. Олон уулзалт шин танилцуулалттай боллоо. Бид кино үйлдвэрлэл, нейро сүлжээ болон химэл оюуны чиглэлээр хамтарсан боловсролын кампусууд байгуулах талаар бодож байна. Бүтээлч үйлдвэрлэлийн форумд Оросын 40 бүс нутаг, 10 орны уран бүтээлчид, бизнес эрхлэгчид, гар орчууд оролцжээ. Гол анхаарал кино үйлдвэрлэлийн хөгжилд төвлөрсөн байна. Энд хүн бүр хэрэгтэй харилцаа холбоо, хөрөнгө оруулалт, ирээдүйтэй төслүүд гээд өөрийн хайж байсан зүйлээ олжээ. Өнөөдөр би кино зохиолын питчингийн үеэр шинжээчээр олцлоо. Нийт 14 бүтээл танилцуулснаас 2 төсөл надад маш их таалагдсан. Манай ч гэсэн кино комисс кино дэмжих сан байдаг учраас би бүгдийг нь Монголд урьсан. Холбооны түвшнээс бид эдгээр төлөвлөгөөг дэмжихэд бэлэн байна. Учир нь залуус үнэхээр мундаг, зөв чиглэл рүү харж байна. Тэд орчин үеийн бүтээлч, эрх хүчтэй хүмүүс. Энэ эрх хүч нь цаашид олон жил үргэлжлэнэ гэж найдаж байна. Хамтран ажиллахаар сонгосон төслүүд бий юу? Байгаа ч одоохондоо ямар гэдгийг нь хэлэхгүй. Тухайлбал Бурятийн залуус Алексей Чадовын шинэ Амурын гайхамшиг киноны зураг авалтад оролцох юм байна. Ийм олон төсөл санаачлага төлөвлөгөө байна гэж би үнэндээ төсөөлөөгүй. Тэгээд эдгээр төлөвлөгөө аль хэдийн тодорхой бүтцтэй болсныг ойлголоо. Энд яригдсан бүх төсөл удахгүй хэрэгжинэ гэж найдаж байна. Та Буряттай хамтран ажиллана гэж төлөвлөж байна уу? Холбоог тогтоож амьсан уу? Мэдээж хэрэг холбоо тогтоолгүй яах вэ? Танилцсан, уулзсан, харилцаа холбоогоо солилцсон. Тиймээс хамтран ажиллах төлөвлөгөө бий. Ерөн сонирхолтой санаанууд байгаа. Энэхүү арга хэмжээний гол зорилго нь бүтээлч үйлдвэрлэлд хөрөнгө оруулалт татаж, бүс нутагт шинэ ажлын байр бий болгох, оршин суугчдын орлогыг нэмэгдүүлэхэд оршиж байна. Манай арт маркад үр дүнгээ өгсөн форум дээр орон нутгийн уран бүтээлчдийн зургууд худалдаалагдсан. 30 тэрбум рублиэс авсан хэлэлцээрүүд байгуулсан. Үүнд алс орнын аялал жуулчлалын болон бүтээлч хотуудын дэд бүтцийг хөгжүүлэх төслүүд, мөн шинэ кино, хүүхэлдэйн кино, арт объект бүтээх агуулгын төслүүд багтаж байна. Мянган хүн ирж манай хоолыг амтлаа. Манай уран бүтээлчид форумын үеэр зураг худалдаалсан. Дорн дахны анагаах ухааны төв эмийн багцуудаа борлууллаа. Аяллаа ирэх зарагдаж хэлэлцээрүүд байгуулагдсан. Манай креатив салбарт жижиг том бизнес эрхэлдэг хүмүүсийн хувьд нэгдүгээрт энэ бүхэн хэрэгтэй зүйл юм байна. Хоёрдугаар зах зээл боломж байна. Гуравдугаарт энэ бол урт хугацааны хөгжил гэдэгт итгэлтэй болсон. Это навсегда. Форумын хаалтыг Оросын нэр хүндтэй уран бүтээлчид шилдэг хамтлагуудын тоглолт чимлээ. Тэд үндэсний өв соёлын өнгө төрөх, гүн утга, дахин давтагдашгүй гоо сайхныг зочдод мэдрүүлжээ. Мөн форумд оролцогчдод Оросын холбооны улсын алс орнуудыг хөгжүүлэх яамны талархал, Бурятийн тэргүүн болон засгийн газрын шагналыг гардууллаа. Форумыг Оросын холбооны улсын алс орнуудыг хөгжүүлэх яам, алс орнууд ба Арктикийн хөгжлийн корпорац, Бурят улс, Веб Российской Федерацийн дэмжлэгтэйгээр хамтран зохион байгуулжээ. Загварын шоу гэдэг бол зөвхөн хувцсны хэв маяг биш, харин соёлын тусгал юм. Энэ удаагийн шоунд алс орнуудын бүс нутгуудаас ирсэн 20 орчим брэнд дизайнер оролцжээ. Таны зүйлд их сонирхолтой юм. Энийг тайлбарлаж өгч болох уу? Энэ нь дотоод мэдрэмж, бие даасан байдал, ер нь бүх сайн сайхныг илэрхийлдэг, хамгийн сайн бүхнийг шингээсэн гэсэн үг. Ийм олон улсын шоунд оролцох нь таны хувьд ямар утга учиртай вэ? Үгээр хэлхийн аргагүй мэдрэмж, өөрийгөө харуулах, илэрхийлэх, өөрийн боломж нөөцөө нээх том боломж гэж боддгоо.
Открыть себя, свой потенциал. Тайзан дээр зөвхөн хөрш бүс нутгийн дизайнерууд авьяасаа гахуулсангүй. Бурайдаас оролцсон модельүүд ч мөн үзэгчдийн сонирхлыг татаж байлаа. Волнение очень сильное. Маш их сандарсан. Тайзан дээр зогсож байхдаа хүл чичирч байгаагаа мэдэрч байсан ч гаднаасаа мэддэхгүй байхыг хичээсэн. Энэ таны анхны тайзны үзүүлбэр үү? Ер нь бол хоёр дахь нь өчигдөр бас оролцсон. Амьдралдаа хоёр дахь удаа тайзан дээр гарч байна. Та нэг эргээд хувцас үзүүлж болох уу? Тэгээ. Загварын ертөнцч бас олон өнгөтэй. Энэ удаагийн шоунд угсаатны хэв маягаас эхлээд эко загвар хүртэл төрөл бүрийн шийдлүүдийг төлөвлөжээ. Манайд Чукоткоос эхлээд өвөр байгалийн хязгаар, Сахалин, Хабаровскийн хязгаар гээд олон бүс нутгаас төчид ирсэн мэдээж бурайдын дизайнерууд бас оролцож байна. Мөн Якутаас ч маш олон брэнд хүрэлцэг ирсэн. Үзэгчид шоунаас өндөр сэтгэгдэлтэй буцлаа. Ёстой гоё хэлхийн аргагүй. Бүх зүйл үнэхээр сайхан байсан. Бүс нутгийн өнцөг болон бүрээс дизайнерууд ирсэн таалагдлаа. Манайд ийм олон дотоодын хувцсны брэнд байдагт баяртай байна. Загварын шоу хэдэн өдрийн турш үргэлжилсэн бөгөөд алс орнуудад бүтээлч үйлдвэрлэлийн форумын хүрээнд зохион байгуулагдсан юм а. Бид амьдралаа дараа гэж хойшлуулсаар ирээдүйд хийхэр төлөвлөсөн бүхнийг хувь тавилан ганцхан мөчөд өөрчилж болдгийг мартчихдаг. Елена Кулагина ч мөн яг ийм амьдралтай байжээ. Бараг л зүүн совинтой холбоотой юм шиг түүх болсон. Үеэлэгч маань над руу залхаад зүүднийхээ тухай ярьсан юм. Зүүдэнд нь өөд болсон аав ээж хоёр маань орж ирээд намайгч бас хор тавдраар нас барсан байна гэж ойлголоо гэсэн. Тэгээд Лена заавал эмнэлэг татаж үзүүлээрэй гэсэн байсан. Зүүнч зүүд байжээ. Хавдрын эмчид анх үзүүлэхэд л Елена хөхний хорт хавдар гэсэн онш тавьсан байна. Дахиад хэдэн сар өнгөрсөн бол өвчин 4-р шатантаа орох байжээ. Гэхдээ Житагийн бүсгүй боломж байгаа дээр тэмцэн гэж шийдэж ганцаараа Москваг зорьсон байна. Удаан хугацаанд гэр бүлийнхэнтэйгээ зөвхөн дүрст дуудлагаар холбогдож байсан ч утасны дэлгэцийн цаанаас тэдний хайр, дэмжлэгийг мэдэрдэг байжээ. Харин хамгийн их айсан зүйл нь хүүхдүүдэд дахин тэрч чадахгүй байх вэ гэсэн бодол байв. Бага охин маань эмчилгээний төгсгөл үед над дээр ирсэн юм. Хим эмчилгээ дуусаж хаалгаанд орсны дараа бид хоёр туяа эмчилгээнд хамт явдаг болсон. Охины минь инээд хүүхдийн гинэн зан надад маш их хүч өгсөн. Гуниглах цаа байгаагүй. Ээж хүний үүрэг хариуцлага хизээж алга болдоггүй юм билээ. Өдрөг бодол, өөртөө итгэх итгэл, гэр бүлийн халамж Еленад эдгэрэх хүч өгсөн байна. Хорт хавдар ухарч тэр даруй биеэ сэргээх тасгал хөдөлгөөн хийж эхэлжээ. Спорт тэрний хувьд шүдэ авгаахтай адил өдөр тутмын хэвшлэн болов. Миний зүүн гар бараг хөдөлгөөнгүй басан байсан. Зөвхөн мөрний хэмжээнд хүртэл өргөгдөн. Орчин үед гаргүй мэт амьдрахыг хүсэхгүй шүү дээ. Эмчилгээ хийлгэж байхдаа гар нь зүгээр л унжчихсан олон эмэгтэйг харсан. Тэднийг хараад би ийм болмооргүй байна гэж бодсон. Тэгээд эмчилгээ хаалгааны дараа фитнес заланд очиж бүхнийг тгээс эхэлсэн. Хамгийн жижиг тухайгаар бараг хүүхдийн жингис эхэлсэндээ ингээд хагас жилийн дотор маш сайн ахиц гарсан. Амьдралыг өнөөдрөөр нь мэдэрч амьдрах ёстойг ойлгосон Елена гэр бүлдээ илүү их цаг гаргахаас гадна өөрийн дуртай зүйлстэй эргэн орсон байна. Тоос дарсан оёдлын машина дахин гаргаж ирэн дизайнер хувцас, аксессуар урлаж эхэлсэн байна. Одоо тэр төгсөлтийн баярын даашин зоёх хэд хэдэн захиалга аваад ажиллаж байна. Даниил Ботвинский, Владимир Николаев, «Середина земли», Забайкальский край. Якутын эрдэмтэд хомус буюу аман хуур хөгжмийн зэмсэг хүний биед хэрхэн нөлөөлдгийг судалж эхэлжээ. Судалгаа 2 үе шаттай явагдах бөгөөд одоогоор эхний шат үргэлжилж байна. Туршилтад янз бүрийн насны сайн дурын оролцогчдоос бүрдсэн 3 бүлэг болон 3 аман хуурч оролцож байгаа аж. Судлаачдын хэлснээр хомусын дууралт нь зөвхөн хөгжмөөрөө бус тоглох арга барилаас ч шалтгаалдаг учраас авиа өнгө бүрийг тусад нь судалж байна. Нэг удаагийн сонсгол дунджаар
12 минут үргэлжилнэ. Сонсголын өмнө болон дараа нь мэргэжилтнүүд оролцогчдын мэдрэлийн динамик болон зүрх судасны тогтолцооны үзүүлэлтүүдийг хэмжиж, үр дүнг харьцуулан судалгааны протоколд бүрдэгдэг байна. Эхний шат нийт 9 сонсголоос бүрдэх бөгөөд 5 дугаар сарын 27-нд дуусах юм. Үр дүнг боловсруулсны дараа эрдэмтэд судалгааны 2 дахь шатанд шилжинэ. Миний хувьд хомос эмчилгээ гэдэг цоо шин зүйл эрдэмтдийн хэлснээр бид 3 удаа ирж хөгжмийг сонсох ёстой байсан. Амхуурын аялахуйг сонсохоор нүдэнд минь үргэлж гэрэлтэй өнгө, ногоон байгаль, цэцгэс, ачцээ нар минь дүр дүр харагддаг. Би тэднийг үнэхээр харж байгаа юм шиг мэдэрдэг. Тав дугаар сард Шанхайд технологийн ололт амжилтыг танилцуулах 2000 шоу-метр талбайтай шинэ орон зай нээгдэжээ. Энгийн дэлгүүрээс ялгаатайгаар бүрэн интерактив байдлаар зохион байгуулагдсан нь тус газрын онцлог юм. Инновацийн жанжин хотод байрлах энэхүү төвд хүмүүс танилцуулж байгаа төхөөрөмжүүдийг барьж үзэх, өөр дээрээ турших, шууд харилцан ажиллах боломжтой. Метай, хаб төсөл, робот техник, хиймэл оюун суурилсан эмнэлгийн технологи зэрэг 6 сэдэвчүүлсэн бүсийг танилцуулжээ. Хамгийн их анхаарал татаж байгаа хэсгүүдийн нэг нь ухаалаг алгоритмээр цуурилсан эрүүл мэндийн онцлогоо юм. Хөгжүүлэгчдийн мэдээлснээр контактгүй мэдрэгч ашиглан систем ердөө 90 секундын дотор хүний бие байдлын дэлгэрэнгүй тайлан гаргах боломжтой аж. Өмнө нь энэ бүтээгдэхүүн Шанхайд төдийлөн өргөн танигдаагүй байсан. Цаашид энэ технологи айл өрхийн өдөр тутмын амьдрал, орон сууцны үйлчилгээ, мөн эрүүл мэндийн салбарыг илүү ухаалаг түвшинд хүргэнэ гэж найдаж байна. Тус туслан зохион бүтээгчид, хөгжүүлэгчдэд зориулсан туршилтын талбай болж байна. Энд стартап компаниуд бүтээгдэхүүнээ бодит орчинд турших боломжтой. Ингэснээр анхлан гаргасан ажилдаг төхөөрөмж болох гэж шаардлагатай хугацаа 6 сараас 3 сар хүртэл богиносож байгаажээ. Манад материал боловсруулахад шаардлагатай бүх өндөр технологийн тоног төхөөрөмж бий. Жишээлбэл 3D принтер, лазер сэлбэрийн төхөөрөмжүүд байна. Мөн өндөр ур чадвартай инженер, техникийн баг ажилдаг. Тэд бизнес эрхлэгчдэд санаагаа хурдан хэрэгжүүлэх туршилтын загвараа шалгахад нь тусалдаг. Энэхүү төсвийн зорилго зөвхөн дотоодын зах зээлээр хязгаарлагдахгүй. Цаашид олон улсын зах зээлд гарахыг зорж байгаа залуу хиймэл оюуны стартапуудын гарц болохоор төлөвлөж байна. Манай резидентүүдийн бүтээгдэхүүн туршилтын шатандаа байх үед бид үйлдвэрлэгчдэд зориулсан бүрэн санхүүжилтийн механизм бүрдүүлдэг. Ингэснээр дэлхийн өнцөг бүлэн бүрийн технологид зурлагсад шинэ бүтээлүүдтэй хамгийн түрүүнд танилцах боломжтой болтгоо. Мөн бид энэ платформыг ашиглан бүтээгдэхүүнүүдийг гадаад зах зээлд гаргах онлайн болон офлайн сувгуудыг нэгтгэхээр төлөвлөж байна. Тэнгэр уулын иргэдээр байрлах энэ кафе далайн түвшнээс бараг 2000 метрийн өндөрт оршдог. Цасан чимэглэлтэй онцгой кофегоор олон нийтийн сүлжээнд жинхэнэ хийт болжээ. Цас дуулын бэлд халуун кофе ууж нарны элчинд дулаацанга үзэсгэлэнт зураг дарах нь тячид ирдэг олон залуужуулчны заавал хийх зүйлсийн нэг болсон байна. Энэ газар миний төсөөллөөс давсан. Өмнө нь хүмүүс энд нуур үзээд л хурдан буцдаг гэж боддог байсан. Харин одоо энд удаан саатмар санагддаг боллоо. Маш тайван, бас үнэхээр үзэсгэлэнтэй. Энэ кофед авсан зураг WeChat-ийн сторид оруулахад маш олон лайк авсан. Манай кафе ийм алдартай болно гэж төсөөлөөчгүй. Анх бид нуурын ийг дээр амарч тухлах тайван орчин бий болохыг л зорьсон. Харин одоо өглөөн сөрөө хүртэл зочдоор дүүрэн байдаг маа. Олон хүн энэ кафег цас төргөлд хамгийн ойр байрладаг кафе гэж ярьдаг. Хүмүүс кофе бариад зураг авч энэ уур амьсгалыг мэдэрч байгааг харахад үнэхээр сайхан байдаг. Нэгэн кофе шопын амжилт нь Тайчин аялал жуулчлалын стратегид гарч байгаа томоохон өөрчлөлтийн илрэл болж байна. Өмнө нь жуулчид энд дунджаар ердөө 3-4 цаг л сааддаг гэжээ. Харин зочдыг илүү удаан байлгахын тулд захиргаа амралт аяллаа шинэ хэлбэрүүдийг хөгжүүлж эхэлжээ. Саяхан нэгдсэн нислэгийн баазад Мото Аэрофлан хамгийн эрэлттэй агаарын аяллаа нэг болсон байна. Тусгай бэлтгэл хэрэггүй, зүгээр л өндрөөс байгалийн үзмжийг мэдрэхэд хангалттай. Анхны нислэгийн өмнө жаахан айж байсан. Гэхдээ агаарт хөөрсний дараа нэгдсэн тэр үзмж үнэхээр гайхалтай байсан. Мартагдахгүй мэдрэмж төрсөн.
Нислэгийн дараа жуулчид Танши нуг хөндөд амарч болно. Энд майхантай кемпүүд, квадроциклийн зам, барбекю бүсүүд ажиллаж байна. Уулын бэлд халуун аршаан жуулчдыг хүлээдэг бол автодом хүүхдийн талбай бүхий шинэ кемпинг гэр бүл болон залуучуудад зориулагджээ. Өдөр нь жуулчид байгалийн сайхныг сонирхож үдээс хойш майхнаа барьдаг. Харин оройн од харж дүүдэг галын үдшилтэд оролцдог. Ийм кемпинг плюс хэлбэрийн аялал жуулчдын саадах хугацааг уртасгаж үүнтэй зэрэгцэн тэдний зарцуулалт ч өссөн. А вместе с этим выросли и расходы туристов. Тэнгэр нуурын ирэг дээрх нэг кафенаас эхлээд үүлэн дээгүүрх нислэг хүртэл альпин нугдах майхнаас уулсын дундах автодом хүртэл тайчи зөвхөн тасалбар борлуулах хуучин загвараасаа аажмаар татгалзаж байна. Одоо жуулчид энд зүгээр дайран өнгөрөхөө болж Шинжаанд илүү удаан сааддаг болжээ.